Амар мэндүү. Туулаа нэвэртэй подкаст. Хоньны толгой өлгөөд нохой мах худалдах. Монгол ардын зүрэг. Хотог тувилгаадын тухай домог хууч. 2 дугаар хэсэг. Өмнөх дугааруудыг эвлүүлэн нэгтгэв. 1. 1690 он. Ламын гэгэний хийд нүүж биерийн нуур хэмээх газар төр байрлаад тэндээсээ 17 дугаар зууны эцээр дахин нүүж Баян зүрхийн хотхор хэмээх газар сууршжээ. Тинхүү нүүсэнтэй уялдан ардын домог хүртэл зохиогдож байж үүнд өндөр гигэн, заян гигэн, ламын гигэн 3 хангай говийн заагт сайхан газар олж хүрээ байгуулахаар сайн ноён хан аймгийн нутгаар аялал хийж яваад дөрвөн талдаа уултай зүүн талын уулын ар нь бурхны 8 тахил шиг 8 төгөл модтой их элбэг цэнгэг устай булагтай өмнө зүгт нь олон бэрийн алс их богд үлгэрийн юм шиг цэнхэрдэн харагддаг Баян зүрхийн хотхор буюу шар нохойн шанд хэмээх сайхан газар хүрээ байгуулъя гэж тохиролцсон аягнуудаа дээш нь харуулж тавиад хоногложээ. Хэний аяганд ус дүүрсэн байна. Тэр нь энд хийд байгуулъя гэж тохиролцжээ. Ламын гигэн шүн сэрээд харсан чинь өндөр гигэний аяганд ус дүүрсэн байсныг өөрийнхөө аяг руу хийчихжээ. Үүнийг өндөр гигэн харсан боловч ламын гигэний чин хүслийг хүндэтгэх нь чимээгүй өнгөрсөн гин. Өглөө босоод харсан чинь ламын гигэний аяганд ус дүүрсэн учраас ламын гигэний хийдийг энд байгуулах болсон юм гин. Харин өндөр гигэн ламын гигэний хийдийнхээ лам нарыг их хатуу сахилахтай байлгаарай. Хулгай зэлгээтэй байж магадгүй гэж зориуд загсан юм гин. Өндөр гигэний загсан ёсоор ламын гигэн өөрийн шав нартаа их хатуу сахилахтай байлгахын тулд зориуд төвдийн шашны нарийн чанд хатуу ёс заншлыг авч өөрийн хийдтэй төвдийн дэгж аягтай болгосон юм гэдэг домогтой юм. 2. 13 дугаар жарны сүүл. 13 дугаар жаран 1747 он. Улаагч нь туулаа жилээс 1806 он. Улаан бар жил хүртэлх цаг хугацаа юм. Боржгон жанжин бэлгийн нутагт Осрловон хэмээх ил даалтыг тодорхой айлддаг зүүн бэлэг эд шид олсон нэгэн байжээ. Түүний хойд дүрийг Балданин од гэдэг. Баруун чойрын шав сахил санвар ном эрдэм сайтай дүнхэр бурхан шалсагласан зөв мэдлэгийн эрдэм төгс боловсрсан хүн байв. Тэр нэгэн удаа андуугийн гөмбөн хийдэд мөрөхөөр явахын өмнөхөн өөрийн төрөл садан ойр дотны хүмүүстэйгэн уулзаж бэлгсэлт гэрээс захаа үлдээж байх үед нутаг нэгтээ өвөр гэдэг бүсгүй Балданин одтой төрөл садны гадна түүний бишрэн хүндтгэдэг учраас ганцхан надтай уулзахгүй явчих нэ гэж гуниглан байжээ. Гэтэл Балданин одын явуулсан илч ирээд би гүмбүмээс эргэж ирээд чамтай түргэн уулзна. Энэ банзрагч судрыг сайн тахиж бай. Гунж зовохын хэрэггүй. Сэтгэл амар тайван сууж бай гэж хэлүүллээ гэд банзрагч судрыг өгөөд буцжээ. Балданин од гүмбүм хийдэд мөргөөд нутагтаа ирэх замдаа таалал төгсжээ. Түүнээс яг 2 жилийн дараа Боржгон жанжин бэлийн хошууны их тогшин отгийн нутаг Гялгарын манхан Дондгов аймгийн Баян жаргалан сум хэмээх газар эцэг гинтэн Балданин одын банзрагч судрыг тагсан их өвөр хоёрын хүү болж 15 дугаар жарны хар морин жилд 1882 он элдв бэлэг тэмдэг үзүүлж нэгэн хүү мэндэлжээ. Түүний 3 настай байхад Балданин одын сахиус бурхныг нэг шавын зүүж яваад хүүгийн гэрт санамсаргүй ирэхэд хүүн тэр хүний өвөр дээр нь гарч өврийг нь ухаж бурхныг нь гаргаад энэ миний юм би мэдэж байна. Надад өгвөл таарна гэж хэлжээ. Балданин од
Гүмбэм явахдаа садан төрлийн нэгэн бүсгүйгээр хавтаг оюулаад гүмбүмээс эрэхтэн надад өгөөрэй гэж хэлээд явсан юмсан ч. Тэр завсар Балдаанын од таалал төгсөж өнөөх хавтгыг хадгалж байсан бүсгүйтэй хүү уулзаад Балдаанын одын загсан ёсчлон хэлж хавтгаа нэгсэн гэдэг. Балдаанын од гүмбэн явахын өмнө шавнараа цуглуулан дайлаад намайг гүмбүмээс ирэх оронд та нар аль нэг ламирмыг заалгуулж үзээрэй гэж захиад явсан байжээ. Энэ явдлаас 5 жилийн дараа Балдаанын одын шав дондог жамцтай 4 настай нэгэн хүү уулзаад "Таны гэр хаанав? Би танаад очих учиртай" гэд хамт явж очиход хүүд чихрөөгөв. Тэднийд чойрын болон ламирмын олон зүйл шоголтой ном байснаас хүү 5-6 шоглыг нээж үзээд "Энэ чойрын ном байна" гэж цааш нь тавьж өөр нэг шоглыг нээж үзсэнд багшийнхаа гэрээсээр үзэж судалсан бэй чойрын чин бомб байсанд "Энэ номыг таних уу? Үнийг заалгуулж чадсан уу?" гэх зэргийг асуужээ. Өнөөх лам "Энэ хүү миний багшийн хувилгаан дүр энэ дүрэггүй юм байна. Тэгээд багшийн минь гэрээслийг биелүүлсэн эсхийг шалгаж байна" гэж бодоод өөрийн ирэхгүй шүтэн биширч мөрөгчээ. Жаал хүүгийн тухай шууган яриан болоход Балдаанын одын бараа бологч тог руу хочод Санжаа гэдэг хүн түүнийг сорхоор очоод "Чи намайг таних уу?" гэхэд хүү уг хэлэлгүй хуруугаараа газар тог руу зурчгаад зүгтаачихсан гин. Мөн баруун чойрын 16 дугаар хамт олонд мэрэгэн лам гэж алдарчсан сампл нэгэн удаа гиндэнгийн нэрхэд ихэд хүндлэн ламаар сан тавиулж даллага авахулсанд "Лам, би танаад нэг сайн даллага авлаа шүү" гэж хэлээд гараад явжээ. Гэрээс гараад морин дээрээсээ гиндэнг дуудаад "Маш чухал асар их хүнтэй даллага авсныг ойлгох хэрэгтэй" гэж хэлээд явв. Балдаанын од таалал төгссөн үед гүмбэм орох замдаа базрын Дамбдаржаа гэдэг чойрын лам таалал төгссөн байв. Түүний дараа чойрын гүртэн дазан ямын зүүдэнд Балдаанын од Дамбдаржаа хоёр хамт ирээд гүртэнтэй уулзжээ. Тэмээчин соном түүний хүү гиндэн хоёрын гэр хаанав гэж асуухад гүртэн "Баруун ухаагийн цаана 2 гэр бий. Тэр мөн баруун нь сономынх, зүүн нь гиндэнгийн гэр" гэсэнд гиндэнгийн герт Балдаанын од сономын Дамбдаржаа хоёр очиж байгаа нь тодорхой харагдсан тухайга бараа бологч дотн шав нартаа ярьсан байдаг. YouTube дээр Тулааны вэртэй подкаст. Нэгэн удаа баруун чойрын 18 дугаар хамт Даянчлам гончиг ширв. Найчин гүртэнгийн хилмэрч байх үедээ өөрийн шав Дамбдаржааг хаан төрснийг альдахад гүртэн бээр. Гүртэн аюул зовлон ад зэтгэрийг хөөх шашны зан үйл. Гүртэмп гүртэнч гүртэн буулгах хүн. Эндээс гандангийн оронд төрөөд одоо манай хушууны захад Цэнд гэдэг нэртэй хүү болж ирсэн байна гэж зарлиг хайрлав. Тэр жилийн сүүлчээр гүртэн бууж хар шар олонд мөргөл тавих үед хүүхэд тэрсэн бүсгүй ирж мөргсөнд гончиг шерифт хандан "Чиний Дамбдаржаа энэ байна" гэв. Гүртэнг бууж дууссаны дараахан гончиг шериф тэр бүсгүйг олж уулзаад хүүгийн нэрийг асуухад гүртний хэлсэнтэй яг таарсанд баясал цаглашгүй их төрж Дамбдаржаа сономын гэр төрсөн гарцаагүй тул гиндэнгийн хүү Балдаанын одын хувилгаан дүр мөн болоход эргэлзэх юм алга гэв. Дээрх сонин гайхамшиг чинж тэмдгүүдийг үндэслэж хувилгааныг тодруулахаар 8 дугаар бог Жавдсан дамп хутагт өөрийн хушууны Жасрай хувилгаан баруун чойрын найчин чойжин гүртэн нарт удаа дараалан сунтаг альдгсанд Балдаанын одын хойд дүр мөн гисэн хариу ирсэн байна. Нэгэн удаа ловн лам өөрийн дотн шавьтаа богд зонхвын шашны үүс хизээж тарахгүй гэж айлдахын ялдамт манай энэ чойрт богд ламын хувилгаан магад байх хэрэгтэй гэд лүнгийн багш лам баруун урд лам энэ хоёр богд зонхвын бүрэл ба мөн гэж айлдсан гэдэг. Бүрэл ба Бурхны 3 биеийн нэг хувилгаан дүр.
Манай хушууны жасраа хувилгаан нь хэлэлцэшгүй эд шидтэн дөвчин налжирва мөн гэд гаднаа архиуж согтуу хөлчүү байдалтай мал малдаг хөдөөгийн өвгөний байдалтай боловч тодроод арвс тарны номд гүнзгий гайхамшигт рид хувилгааныг олсон дээд төрөлтөн байсан гэжээ. Жасраа хувилгаан нь 8 дугаар богдын төвдөөс Монгол залж ирэх амбан жанжин томилогдсон өөрийн хушуу ноён цэрэн дүвтэй хамт төдий үе занд ирж очихын замд элдв янзын саа тотхор олон гарсныг хувилгаан эд шидийг үзүүлж явсаар иржээ. Богдыг халахад залж ирсэн жасраа хувилгаан өөрийн судаг баруун ганжуур хийдийг сэлбэн сэргээж дүүнхөр дацан байгуулжээ. Нэг удаа баруун сүндийн ноёны хүү өвчлөөд элдв эс засал гүрмээр идэхгүй үхэлдээ тулаад байсанд эцэг нь жасраа хувилгааны хүч чадлыг сонссон тул нүүж явахт нь уулзсан хүүгээ айлтгсанд тэмээтэй ачаанаасаа бууга авч та хүүгийнхээ байгаа зүгт хөдөлгөөнгүй суу гэд тэр зүгт нь буудчихад юу ч хэлэлгүй явчихсан гин. Ноён бодохдоо би холоос ирж их хүнтэй мөнгө сэлтийг барьсан юмсан. Лам надад зангаа утлагч хайрлсангүй, сайн муу юмч хэлсэнгүй гэж сэтгэл гонсоогоод буцав. Тэр цагт гэнэт өвчнөд хүүгийн дэрний хүндийд буу дугарч дарь хүхэр үнэртжээ. Хүү огл харин босоод орныхоо өмнө муужирч ойдсонд ээж нь сандран өнөөх авч явах гээд байгаа чөтгөр шулам нь ирвүүгээд хүүгээ тэрвэрэн өвөр дээр авахад хүүн ээжээ уух юм байна уу гэжээ. Эцэг нь гэртээ ойртох тутам хүүгээ өгсөн байх гэж уйлсаар явж ил гартал өрхөн татаастай байсанд яаран хурч очивол их хүү хоёр баясгалантайгаар өчигдрийн босон явдлыг ярьсанд ноён ч бас босон явдлаа ярьж баясцгааж. Жасраа хувилгаанд буцалтгүй сүжиг төрж жил бүр бараалгадаг байсан тухайга ноёны ярианаас ловон багш дуулсан байжээ. Бас нэг охины биед гаригсаа өвчин тусч ухаа мэдрэлгүй болоод байсныг ах дүүнэр нь тэргэнд ачаад хувилгаан ламаас аврал асуухад лам дэрэгдээ байсан тоглоомын ном сумаа авч охины толгойг чиглүүлж хий харваад гимгүй хөө гимгүү гэж айлдав. Тэр даруйда өвчнөн нэдгээд тэргээ хөтлөн хайрсан гэдэг. Нэгэн удаа жасраа хувилгаан нүүж яваад танихгүй газар нэг айлд бууж орвол тулган дээр тоогоонд өрөмцсөн сүү тавиатай байв. Галын захад нэгэн эмгэн гал үрдэж байтал юугүй сүү дэвэрсэнд эмгэн залуу банд босоод тоогоо авчих гэсэнд лам босож тоогооны бариул олсонгүйд өрмөөс нь чимхэж өргөн тавиур дээр тавьсанд эмгэн хараад алдас болсноо наминчилж үлэмж сүжиг төржээ. Сүүл дотны бараа боологч нь энэ ярианы үнэн худлыг жасраа хувилгаанаас асуухад тэр үнэн ч үнэ лам 3 эрдэнэ залбирсны ач гиснээс өөр юм хэлээгүй гэдэг. Баруун ганжуурын өвгөн жасраа хувилгааны хойд дүр жаал хувилгааныг тодруулжээ. Ловон лам нэг бараа боологчийнхаа хамт 1917 онд өөрийн хушууны сэрийн зууд очиж эргэл мөргөл хийгээд эрэх замдаа дэрэгдийн шавьтаа би сайхан шинжтэй 3 зүүд зүүдэллээ. Гэхэд бараа боологч нь лам ямар зүүд зүүдлв гэж айлтгсанд хариу хэлхийн завдалгүй нэг хүн ирж мөргөөд манай гэрт нэг өвчтөе бүсгүй байдгийн 6 жилийн дотор хүн амьтантай хавцсангүй. Гүй тэгээд тэгсээр байтал нэг хүүхэд шихм гаргадаг юм байна. Тэр нь хүн мөн бишиг болгооч хайрлна уу? Гэсэнд лам хүн мөн мөн тэр хүүг их ариун цэвэр авч байх хэрэгтэй гэж айлтгажээ. Дараа нь жасраа хувилгааны хойд өөрийг тодруулахаар өнөө хүүгийн нэр өөр 3 хүүхдийн нэрийг богдын сунтаг айлтгсанд богдоос өвчтөе хүүхнээс гарсан хүүгийн нэр дээр тамга дарж хувилгаан мөн болохыг тодруулжээ. Бараа болж явсан шавин ловон ламд жасраа хувилгааны хойд өөрийг тодруулсныг дуусна уу гэхэд лам би сонссон. Урд миний сайн зүүд гэдэг чинь түүний дохио юм. Надад хушуу ноёноос олны аврал болсон жасраа хувилгааны хойд өөрийг тодруулж үг гэж тушаасны дээр жасраа хувилгаан багш минь
таалал төгсгийнхөө өмнөхөн миний хой төрлийг олж тодруулаарай гэж зарлагдсан тул тодруулсан юм да гэж айлцсан гэдэг. Дулаан нэвртэй подкаст ходог тувилгаадын домог хуучийг хүргэж байна. Эвлүүлэн нэгтгсэн 2 дугаар хэсэг. 3. Жорвон хамлам гихч хүн ловон чомын агууд ням суухаар болжээ. Ням суух, шавлан суух. Тэр агууд ням суусан хүн их чадaltaй, номтой лам болж ирдэг байжээ. Гэхдээ тэр диспаранц гихч нэгэн хортой хорхоог тарин уншиж устгадаг, харин ном эрдэм хомсхон лам бол тэр хорхоод ялагддаг байсан гин. Мөн тэр агууд ням сууж буй хүн 3 жил махан хоол иддэггүй, цагаан хоолоор хоолдог байж. Жорвон хамлам 3 жил суралцсны эцэст нутаг буцахаар болж диспаранц гэгч тэр аюулт хорхоотой ид чадлаа үзэлцэж сурсан мэдснээ сорих болов. Жорвон хамлам олон өдөр хоног тулалцсны эцэст диспаранц гэгч тэр хортой хорхоог устгаж нутгийн зүг хавчгаа өрн гарчээ. Явын явсаар одоогийн Арбулаг сумын нутаг Сүмбрийн бил гэдэг газрын ойролцоо ирээд жодгороо босгоод үдэш орой болсон учраас унтаж амархаар завдж байтал жодгорын үүдэнд дингийн гэрэлд нэгэн нохой сууч байвгин. Лам өөрт нь ямар нэгэн муу юм учруулахаар ирж гэдгийг мэдээд тарин уншиж тэр нохойг хороожээ. Гэтэл нохой гинэт эмхтэй хүн болон ховирч гин. Тэгээд ин үгүлв. Миний нутаг агарт байдаг. Нэрийг минь Баглаа гэдэг. Таныг нямп сууж 3 жил болоод ирж яваа гэж дуулаад хэр зэргийн чадaltaй лам болсныг тань үзэж чадлаа сорхоор ирлээ. Таны чадлыг ч би мэдлээ. Үнэхээр чадaltaй лам болжээ. Би тань чадах ядхаараа туслах болно гэж хэлээд алгуулсан гин. Нилээд явж байтал нөгөө эмэгтэй нь хөдөлгөөн морьтой ирж нэгийг нь ламд өгчээ. Ламтанч баярлан морийг унаад хоёулаа зам нийлж Томын ам гихч газар хөрөөлдөж явтал тэр эмгэн гинэт алгуулсан гин. Тэр зөөлний хүрээнд 2-3 жил хамлам суугаад дараа жил нь тэргүүн цорж лам болон сууж гин. Цорж лам болон сууснаас нь хойш нөгөө морь унаа залгуулж тус хөргөж явсан эмгний төр шүн бүхэн зүүдэнд нь орж өдрөн чалгаагүй бодогдоод байдаг болжээ. Жорвон хамламч тэр цагаас хойш идэ будааны хаад ээжиг өргөж овоог тахин баяр наадам хийдэг болсон гин. Мөн тэр овооны дэргэд тархаалаг гэдэг уул бий. Тэр уулыг цорж лам нэр нь тохирохгүй уул учир содном даржаа уул гэж нэр өгсөн юмсан ч. Тэр нэр нутгийн олны дунд хэдэн жил дуудагдж байгаад одоо мартагдан тархаалаг болон нэршжээ. 4. Манжин хаан Цянлууны охин өвчилж Хятад энэтхэгээс олон сайн эмч нарыг урьж авчирсны эцэст 1768 онд Ар Монголын Түшэт хаан аймгийн нэртэй Марамб Жавыг дуудуулжээ. Түүнийг сорж өөрийн суудаг ордны үүдэнд авчирч зогсоогоод зандан ширээний хөлөөс урт утас сууж Марамб Жавд утасны үзүүрийг өгч ийм өвчтөй хүн гэж хэлүүлв. Жав утсыг имэрч үзээд эзэн хаанд "Би ургамлын судсыг мэдэхгүй юм да. Өршөө намайг" гэж хэлүүлэхэд эзэн хаан яггүй ир байх нь гэд дэрэгдээ байсан хавын урд хөлнөөс нөгөө утсаа уяад Жавд дахин хүн явуулж ийм өвчтөй хүн юм гэж хэлүүлжээ. Жав мөн утсыг имэрч үзээд "Энэ эрүүл адгуус байна" гэдэг хариуг эзэн хаанд хэлүүлэхэд эзэн хаан "Сүрхий чөтгөр байна. Оруул" гэж зарлиг буулган ордондоо оруулж охиноо үзүүлж эмчлүүлж идгээгээд их бэлэгсэлт өгч нутаг буцаасан домог бий. Үүнээс үндэслэн Монголын Марамб Хятад энэтхэгээс давуутай гэдэг үнэлэлт авч байсан удаатай. 5. Эрт дээр үед зарим айлын үүдэн дээр чөтгөрийг дараад хилийг нь сух татаж байгаа айхтар хүчтэнтэй зураг үлгөөтэй байдаг байсан билээ. Энэ хэний зураг юм гэж асуувал дуугар зайсан гэж хариулдаг. Яагаад үүд хаалган дээрээ хаддаг юм бэ гэж сонирхвол бүгд л нэг ижлэр дуугар зайсан бол хов жив хардлаг хараалд дургүй.
Тэд нартай нэн хатуу тэмцдэг баатар байсан юм. Гэрт маань муу амтай, ховч, хараалж, хардагч бүү орог. Гэрт маань бэлэг дэмбэрлгүй, хараа ширээлийн үг бүү дуулдаг гэж энэ дугар зайсангийн зургийг үе таалган дээрээ хаддаг заншилтай болсон юм. Гисгэдэг. Тэгвэл дугар зайсан гэж ямар хүн байгаа вэ? Энэ хүний тухай Монгол ардын дунд амнаас ам дамжин үлгэр домогч юм уу, үнэн бодтой ч юм уу яриа яригцаар асар удав. Үүнийг сонсогч авгаа та өөрөө тунгаан үз. Өгүүлэх энэ үү? Ламын шашин монголчуудын дунд дэлгэрхэд дацсан бүрд буддын шашны гүнзгий номыг лам нар судалж үзэж уншдаг байжээ. Тэр номууд дотор байгаль амтан, эрдэм ухаан, эм домын тухай өгүүлсэн олон арван сургаал зааварч байлаа. Гэтэл барууны нэг дацсанд зарим ховрог эдгээр номыг чин санаанаасаа судлахгүй, харин элдв хараалын үгсэлтийг нь үзэж эцсийн эцэст хүн олны амьдрал төвөгч хэрэгдэл учруулдаг, жинхэнэ номч хүмүүсийг хардан сэрдэж ховж эвд оруулдаг, улмаар хороон устгадаг болжээ. Энэ зэвүүцэм явдал жинхэнэ буддын сургаалт цөөн хүмүүсийн сэтгэл санааг ихэд жигшүүлэх болов. Үүнд үнэн санваарт гэлэнгүүдийн хүндэт багш энэ бузар муухай явуулгыг болиулах тухай бодол хийлэн сутал нэгэн өдөр айл хунар хисэж жодвоо сэлтээ уншиж үл хоолоо залгаж явдаг үнэн шудраг гэлэн тэднийд орж ирээд номоо дэлгэн жодвоо уншиж эхэлжээ. Багшлам түүнийг хэсэг харж байснаа. Та айл бүрд ном уншдаг уу гэж асуужээ. Тэгтэл өнөөх лам тийм ээ гэжээ. Чи их буянтай үс бүтээж яваа юм байна. Та төвд оронд очиж энэ уншилгаа үргэлжлүүл. Тэнд очиод айл бүрд орж номоо уншаарай. Ямар ч айл байсан хамаагүй бүгдд нь ороорой. Нэг ч айл орхилгүй орно шүү гэж захиад түүнийг гэртээ тавтаа амруулж хонуулаад өглөө нь явх болоход уншдаг номыг нь хар баримтгаар боож баримтгийн осорт шар цацаг хадаж өгчээ. Тэгээд та ингээд алс хоолын нутаг зорих болов. Нин хэцүү бэрх зам таныг ухтана. Та битгий зүрхшээгээрэй. Тэр очих газартаа очиод нэг ч айл орхилгүй орж номоо уншихаа бүү мартаарай гэж хичээнгүйлэн захижээ. Жодвоч лам яван явсаар очих газартаа очиод айл бүрд орж номоо уншсаар л байж гин. Тэгээд нэгэн өдөр дугар зайсангинд ороход түүнийг хүндлэн амруулад хаанаас хаа хүрч явааг нь сонирхон баахан ярилцаад номыг боосон хар баримтгийг зааж үүнийг танд хэн хийж өгөв гэж асууж манай дацангийн ламбугай гэж тэрээр хариулжээ. Аа тийм үү. Зөвөл байна. Буддын ёсны номлол сургаал судалдаг жинхэнэ лам нар цөөрч хар хараалж хов живж нарооширч буддын шашин сүнэх тийшээ болж байгаа юм байна. Харалта энэ хар баримтаг бол ламын шашны дайснууд хар хараалчд юм. Үнэн гих буддын шашны төлөө зүтгэгчд цөөн боллоо гэж энэ шар цацаг зүүжээ. Тун яралтаа очиж хар цагааныг нь ялгаад ирэх болжээ гэж хэлээд боссон ажээ. Баримтаг. Судар ном боох ваадан. Судар номыг бооход зориулан хийсэн дөрвөлжин бүс даав. Ингээд дугар зайсан ингэн тэмээгээ унаж алс хоолыг зорин мордов. Хизүү бэрх замыг туулан явтлан дээд тэнгэрт бүлэг хар үүс гарч түүний чанх дээр тогтож гин. Дугар зайсан энэ ердийн нэг үйл биш хараалын хар үйл гэж мэдээд тэр даруй тэмээнээсээ бууж бие бэлтгэн байтал үүлнээс шүдэ ярзаалган савраа сарвайлгсан аврах том бар буун ирж дугар зайсан руу довтолж гин. Дугар зайсан ч угтан тосож очиод хүзүүдэн авч хүзүүг нь нуг мушгиж хөлийг нь суг татан авч хаяад хар шавард шидээд дивсэлжээ. Ингээд аянаа цааш яаралтай үргэлжлүүлж очих ёстой дацсандаа очисон гэдэг. Тэнд очимогц өглөөгөр дохио өгч дацсанд байсан бүх лам нарыг их баггүй бүгдээрээ дацсандаа цуглар гэж уриалжээ. Ирээгүй хүнд аюул тохиолдоно. Бүгд л цуглах ёстой гэжээ. Цагаан шүхэрт биеэрээ морилж ирсэн бүгдэд адис өгнө гэсэн хатуу сургаалыг дацангийн ахлах ламд хэлжээ.
Өглөөгөр дацангийн бүх лам хуваргууд дагаа цугларч жавдангийн дээгүүрээ зэрэгцэн суув. Дугар зайсан ч орж ирэв. Тэр тэмээгээ дацангийн үдэнд орхиод цагаан шүхэртийн хувцсаар хувцаслаад сэлэн барьчихсан тул нэн сүртэй харагдаж гин. Тэр дацангийн гол дунд зогсоод бүгд хилээ гарга гэж тушаав. Бүгд хилээ гаргаж гин. Тэдний 4-ний 1 нь улаан хилтэй, 3-ний 1 нь хар хилтэй байж гин. Бүгд хилээ гаргасан чигээрээ босцгоо гэж дугар зайсан тушаав. Тэд нарч босов. Энэ үед дугар зайсан. Улаан хилтэй лам нар гол 2 жавдан гизэл цуугаад номоо уншицгаа. Хар хилтэй лам нар хилээ гаргасан чигээрээ шалан дайр сүхрэн сууцгаа гэж тушаагаад хадагт ороолттой нэгэн зүйл гаргаж бүгдийн нүдний өмнө задлжээ. Анхны хадаг дотроо хиймэл улаан хил гарчээ. Түүнийг дугар зайсан гигэн ламын суух сентийн шар хадаг дээр тавив. Дараагийн боодол дотроос хав хар хил гарч гин. Тэр хар хилийг шалан дээр тас завчин эцэстэн дээр нь гарч дэвсээ цэлмээрээ занган байж цэцэн ухааны ном судлахгүй хараал ширээлийн ном уншигчд хар хилтэн юм. Дахиж ингэж хараа ширээл сонирхоод үзээрэй. Тэгвэл хар хилийг чинь биш толгойг чинь энэ сэлмээр тас татах болно гэжээ. Хар хилтэн бүгд хараалын ном уншихаа боллоо. Үнэн шудраг буддийн ном уншиж судлана гэдгээ тангаргалан 3 удаа уншлах хийжээ. Ингээд дугар зайсан хар хилтэн бүгд босож баруун урдах тэгш тал дээр очиж түүнийгээ гөвөө болтол эс зөөж асга. 3 өдрийн хугацаа өглөө гэд гаргажээ. Ингээд дугар зайсан ном уншиж байгаа лам нарт хандаад бэр хэцүү цагт буддийн номд үнэн цэх байцгаа олзонд шунаагүй билээ юмд автаагүй сүсэгтэн олонд үнэн цэх байсанд чинь нэн сайшаалтай. Та нарын дотор номч сайн хүн олон бий түүний хүсэл биеллээ гэж хэлжээ. Хар хилтний гараар хатуу чулуун талбай дээр илсэн гүвэж боссон гин. Гүвэний зөөлөн илсэн орой дээр дугар зайсангийн унаж ирсэн ингэн тэмээ ботголж хөөхөн шар бутга гаргажээ. Нутгийн ард олон хушуу нутгаараа баясан баярлалдаж гин. Дугар зайсан тэдэнд хандаж танай нутагт үнэн хэрэг дийлгэрч өлзий хишиг орших болтугай. Байгалийн ёс бат ардын хэрэг ариун гэж айлдаад ингэн тэмээгээ унаад шархан ботгоо дагуулад нутагтаа буцсан юм гинвэлээ. Гинвэлээ гэснээс гисэн юм гинвэлээ гих бичлэгүүдийг маань сонирхоорой. Сонсогчдын маань өөрт болон өрөөл тохиолдсон лус савдаг чөтгөр шулмастай холбоотой бичлэгүүд тэнд бий. Гисэн юм гинвэлээ. 6. Тавдугаар ноёнгигийн данзан равчаа хамрыг хийдэд сууж байхдаа нэг өдөр жуузаа хөдлөлхийг яравчлан тушааж өргөнөөсөө баруун хойш хөдлөн оджээ. Нилээд яваад нуудгийн мод хүрээд гинэ зогсож. Үст гисэл надаар тогложээ. Тэгэн вичээ. Одоо бүр динтгнэ. Шалуу буцъя гэж гин. Ноёнгигийн өрөөндөө буцаж залраад номоо бясалгаа суучихжээ. Маргааш өдрийн үд дундын хэрд үст гисэл дангийн дэвсэг химэх газраас гүгээд иржээ. Тэр аргал түүж явсан бололтой. Үүрсэн аргалгүй хар гүйхээрээ ирсэн гэдэг. Түүнийг харуут ноёнгигийн ихэд догшрон хэлэгнэж загнаж жанчаад навсгар сэвсгэр үс гизгийг нь хяргаж орхижээ. Түүнээс хойш үст гизлийн этгээд сүрдэм гадаа төрөх буурч элдв ааш аяг гаргадаг нь багассан аж. Үст гизлийг зарим хүн харь холын тангад газрыг, зарим нь төвөд тангадад хараал хорлолын ном үзэж ирсэн нутгийн хүн байсан хэлсэн. Ямар ч байсан тийм нэг өвөрмөц шинжтэй хачин хүн данзан равжаатай ойролцоо үед амьдарч 3 баян орчимд нутаглаж байжээ. Тэр амбу үзэлэх төдий цөөн хідэн малаа түшиглэж, гойн бие сууж, элдв арга чарга, залм ихээр явуулын болон нутгийн ардаас эд юмсыг салгадаг боловч баяжиж юмдсан нь юрүүгүй гин. Нэгэн удаа нутаг буцаж явсан хятад иргэдийн алт мөнгийг аваад хоньд олон өгсөн гин. Гэтэл нөгөө хонь нь шунаалга болж
Түүний оронд баахан ноос үс хэвтэж байсан гэдэг. Ийм муу явдалтай болохоор ноён гийгээ номын хүчээр дуудан ирүүлж залхаасан хэрэг. Үст гисэл эхлээд ноён гийгэнийг далдаас дуудаж үтсэн байна. Түүнийг ноён гийгэн зам зураас нь мэдэн буцаж ирээд хариу дуудан авчирсан нь тэр юм гэж говийн хөгшөж ярьдаг билээ. Үйл мууд үст гислийн залуу насны тухай бас нэгэн хуучийг олон хүн ярьдаг. Тэр харь додож эрдэм сурахаар цастын орныг зоржээ. Нутгийн дээс алхадгийн өмнөхөн нэг айлд орж цайлж ундлаад гарахдаа гэрдээр байсан гүзээтэй тоосыг нь үүргэвчэндээ хийчихэж. Айлаас холцоор ойролцоо хамрыг давах гэтэл хичнээн зүтгэж чадсангүй. Ямар нэг далдын хүч урагш алхуулахгүй байсан учраас тэндээ суусаар өдрийг баржээ. Орой болохын хэрд нөгөө айлын авгаа аргал түүсээр хурч ирээд тосыг хагалж өгөөд алс зорж яваа хүн энэ мэд муу үйлийг бүү үйлд хэмээн сургамжилсан гэдэг. Гизэл цааш явсаар зорьсон газраа хурч хичээл төвчээр заа ном үзсээр эрдэм чадлаа бусдаас үл дутгаар болжээ. Тэгтэл атаархан өрсөлдөгч нар олширч улмаар тэд хойволдон хонзогнох болсон тул багш нь түүнд хэлжээ. Шавчи өнөө шөнөөс хэтрэлгүй нутаг буц. Ис амжуул амнаасанд чин аюул учрах нэ гэж. Үст гисэл нутгаа зорьсоор зах хаяалд нь нутгалдаг нөгөө айлынхаа барааг харжээ. Тэгүүд хар газарт сурсан эрдмээс сормоор санагдаж гэрлүү харж алгаа тосон завилд суугаад хүний амьд төвөөх уншлах шившлэг хийжээ. Гэтэл тоссон алган дээр нь бүлээн цус тусалсан хүний зүрх бөмбөрөөд ирэх шиг боллоо. Тэгмэгт зүрхийг ахин эзэнд нь буцаан оршуулж хийгээд уг байдалд оруулах тарин тавиад мөн өхөн айлд хурж очижээ. Тос таллан өгч байсан урдын танил авгаа орон дээр ихэд зүдэрсэн царайтай хэвтэж байж. Түүний нөхөр хөгшний бие сая гинэд тавгүүрхэд арай л тайлгийчихсангүй. Харин эргэж ухаан орлоо гэд тун твдэнгүй сууж байжээ. Үст гисэлгийгч ийм эд шидтэй хүн байсан боловч ноён гигэнтэй харьцуулахад шалихгүй байжээ. 7. Ноён гигэнтэн байс хийгээд учир битүүлэг авирлана. Хичнээн догшин сүртэй ажиллах тусмаа түүний учир хожмоо сонин явдлаар тайлагдана. Зочийн ном үздэг шавнараас хамгийн олигтойг нь нэг өдөр хөөжээ. Зайл тонил нүднээс далдор гэд учир нүдгүй загнаж гин. Шавн ихч гомдсон айсан юм байх. Ганц хоёрхан өдөрт амжиж бадарчлах бэлтгэлээ базаагаад хой зүгийг барин алхаж гарчээ. Яваад л байж хүрээ орж гин. Тэнд ч сааталгүй баруун хойшоо гарчээ. Явж нэг өглөө цай буцалгах санаатай хомоол цуглуулан утаа өгөөл цутал морьтой хүмүүс тавхаад ирч. Тэд амар мэд мэдэлцснэ. Та манай хийдэд морилж их хэрэгэ бүтээ гэжээ. Юун их хэрэг би мөрөөрөө яваа дорой бадарчин гэвэл үгүй тийм биш. Та бол биднийг зовлонгоос гэтэлгэх бурхны илч билээ. Мэрэг төлгөн тэгж буусан юм гэд хөдөлгөөн морь унуулан албаар шахам аваад явжээ. Нэгэн жижиг дугны өөдөнд буулган оруулж 3 өдрийн хоол бэлтгэж өгöd гаднаас нь дараад түгччихв. Бадарч энэ учрыг ойлгов. Орон хийдэд оргонсон ад чөтгөрийг тонилгож зайлуулахын тулд ингэдэг ёстайч. Нэгэнт учрыг мэдсэн хойно зоргоо чангалан сэтгэлээ тогтоон хамгал мэддгээ уншиж гарчээ. Чөтгөрч хөдөлж эхэллээ гин. Сүр сар хийж эсгэрч шөөгөв гинэ. Бүр ширүсэж ямар нэг юмар дал мөр толгоор унбалбаж гарч. Ийм үед яах ёстойг багшаараа заалгаж байсан боловч амьдрал дээр үзээгүй болохоор ихэд айн сандарчээ. Хамгийн гол нь ухаанаас харуул байлгаж номоо зөв уншиж түүндээ рид хүч оруулах хэрэгтэй байж. Үзэлцээдэл байж хоног өдөр хэрхэн солигдож байгааг ч мэдгээ болов. Чөтгөрийн хүч нэг сулдэж нэг нэмэгдэн. Сүүл рүүгээ бадарчин дээлэг хянцтай болоод ирж. Гэтэл хэн нэг хүн пада амартаа юу гэж хэлэх шиг болжээ. Яг тэр үед үүр шүн хагцж байхын цаг гин. Бадарчин сүүлийнхэн уншлахыг бацаагаад пад химэн хашгирчээ.
Тэгвэл эргэн тойронд хамаг юм намжин болоод явчихаж. Ингэж хол газрын чөтгөр дарчгаад баахан бэлэг өргөл барьцаа Мортимега ачин хамрын хийд дээр ирэхэд багшинд муухан инээмээр болж "Пада Марта юу?" гэсэн гэдэг. Данзан Равжагаас хойш энэ шавь зочийн ном сургуулийг үргэлжлүүлэн авч явсан гэдэг. Энтхийн зоч нар эрдэм чадлаараа халах даяар алдартай байжээ. Та сонсож байхдаа сэтгэгдлээ Марта юу? Лайк товчоод арж сэтгэгдлээ үлдээгээрэй. 8. 19-р зууны дунд үед Түшэт хаан аймгийн говь Мэргэн вангийн хушуунд амьдарч байсан говийн 5 дугаар ноён хутагт гэж алдаршсан авиаслаг яруу найрагч Дулдуутын Равжа Өмнө Говь аймгийн Хамбогт сумын нутаг Галбын уулын ингэрд Дэмчиг, Цагаан толгой, Улаан сахиусны гэсэн 3 хийдийг хөлсний хятадаар бариулахдаа олон зуун лам мөнгийг хөлсөнд нь өгөхөөр тохиролцсон юм байжээ. Сүүлчийн хийдийг барьж дууссаны үдэш 5 дугаар ноён хутагт хийдийн нервуудыг дагуулад Хамбогт уулын орчмын Домбон цохио гэдэг өндөр хадан дээр гарч гин. Ноён хутагт өөрөө тэр хадны оройгоос Ямбүү шиг цагаан чулуунуудыг тоолоод л шидээдэл байж. Хадны ёроол зогсож байсан нервууд нь түүнийг авч хормоолоод л байж. Шүн буцах замдаа нэг залтай нерв хормоолж яваага тэмтэрч үзснэ. Мөнгө биш, чулуу шиг л байх юм та. Маргааш өдөр ирж үзье гэж бодоод нэгийг нь замдаа зойрууд хайчихжээ. Хормоолж авчирсан Ямбүү мэд чулуунуудаа ноён хутагт өөрийнхөө гертээ оруулж хураалгаад дээлээрээ бүтээч гэж. Маргааш өглөө нь хятадууд хөлсөө авахаар ирэхэд нөгөө хураалттай чулуун Ямбүүгээ нэг нэгээр нь тоолоод өгч өгсөн болгоно нь мөнгө Ямбүү шиг харагдаад байсан гин. Гэтэл өгөх ёстой тоо хэмжээнээс нэг Ямбүү дутжээ. Яагаад дутдаг вүлээ гэж ноён хутагт их л гайхаж байснаа нервуудаа дуудан. Та нар энэ Ямбүүнээс замдаа гээгээгүй биз? Гэхэд нөгөө нярав. Би замдаа нэгийг унахчихсан юм. Одоо төлж өгье гэд өөрийн жасын санд байсан жинхэнэ мөнгөн Ямбүүнээс нэгийг нь авчираад өгч гин. Хятадууд хөлсөө аваад явсны дараа ноён хутагт нөгөө чулуун Ямбүү хайсан нярваас "Чи тэр Ямбүүг яах гэж хайсан юм?" гэж асуужээ. Нярав үннээ хэлжээ. Бурууга хүлээхэд ноён хутагт няравт хандаж "Чи түүнийг чулуу гэж сансан юм байж л дээ. Одоо түүнийг авчираад сандаа нийлүүл. Тэр чин мөнгө л байх учиртай" гэжээ. Нөгөө нэрв хэлсэн ёсоор нь авчираад сандаа нийлүүлчихжээ. Хэд хоногийн дараа үзвэл нөгөө чулуун Ямбүү нь бусад мөнгөн Ямбүүнээс огт ялгагдахгүй болчихсон байжээ. Тэр Ямбүү нь хожим сүмхийд хураагдахад жасын сан хөрөнгөтэй хамт хураагдсан юм гэдэг. 9. 4-р ноён хутагт Манжин хааны зарилгаар цаазаар хороолгон цаг буусаар нөхчжээ. Түүний сүнс эхийн умаа олж мах цусанд бүрэлдэн 5 дахь төрдөө хувилахыг хичээж байж. Говь Мэргэн вангийн хатанд олдож түүнээс хүү болон төрвөл яалтаа билэн хэмээн тэдний орчмоор эргэлдэх болжээ. Үүнийг совигнож мэдсэн хатан нэгэн шүн зүүдлэв. Өөрөөс нь жигтэйхэн сайхан хүү төрж байх юм гин. Түүний цэцэн мэргэн ухаан бэлэгтэй тэр дороод танигдан олныг шагшуулж байна гин. Гайхамшигтай хүү төрүүлсэн ихийг лам хуврагууд хүртэл дээдлэн шүтэж их дагн гизгэж байх юм гин. Ийм бэлэгтэй зүүдэлснээ хатан хавийн хүнд ярьчихжээ. Аманцар, сайрхуу, дур зоргоороо хатан зүүдээ гойжлон дүрсэлж нэмж чимж байгаад хэдэн өдөр дараалан баруун солгоогүй буурчээ. Ингэж урдчлан зарлаж олны цагаан хил ам татах нь шинээр мэдлэг хүүхдийг цөвтүүлдэг гэмтэй тул хутагтын сүнс ихэд таагүй болжээ. Гэсэн ч хатанд олдож төр юу гэсэн эрмэлзлээ орхисонгүй. Хатны бие нэгэнтээ чилэрхв. Тэр зүүн орон дээр хөвтөж баруунтаа хідэн лам гөрөм уншиж байна гин. Энэ байдлыг хутагтын сүнс тоон дээрээс ажиглаж лам нарын номын чадлыг жаахан баалж байжээ. Алив хий юмыг тонилгон зайлуулах уншлага
ирж оргилдоо хурж хонх дамар хангинан бүрээ гандангийн дуу тасхийн пад пад хийж хашгирахад хотогтын сүнс нэг мэдхүйе үнсэн дээр нь хөвтөж байж. Үүнээс хойш нэгэнт тэднийг зохил болохгүйг мэдээд тэднийхээр эргэлдэхэ байж ядуу зүдүүгээрээ нутагтаа зартай дулдуутын хүү болж төржээ. Данзан равжаг ихээс унууд дулдуу тачаа орхимжоо тосон авахд гигээ татсан гэдэг. Нера ихэд өгөх шүлгүй тул Манжин хааны төмөр сүргийн тэмээчнийхээс хонтой шаант олж ирэн мөч мах олдов хүүмэн буян тэгш хүн биз химэн эцэг их нь ихэд бэлгшээж байсан гэдэг. Арав бохиддаг химэн алдарсан нэгэн мэргэн лам байжээ. Жинхэнэ нэрийг нь Ловсон гэдгсэн. Хавчиг үүргэвч үүрж таяг тулаад олныг хисэж олгойг гүрнийг хисэж гүзээгээ тижээж яваан эгэл бадарчин мэт боловч яавч юрийн нэгэн хүн байгаагүй. Хуучин Түшэт хаан аймгийн Зоригт ван Мишиг гүний хушууны Төв аймгийн бүрэн Дэлгэр хаан сум Мишиг гүний хушууны өвгөд өтгөс сүслэн дурсдаг. Тэр жил Зоригт вангийн нутгаар нохой тогтомгүй их шуурга болжээ. Шуурганаар хамаг айлын мал хорогдож ганц ламбгай морилж буусан хотонд нэгч мал нүд анаагүй. Үүнээс хойш бүрэнгийн урд хаяагаар улаан ямаа тасраагүй юм гэж хүмүүс ярьдаг билээ. Тэр үнэхээр мэргэн байсан уу гэхэд ямар зүг байх вэ? Мэргэн байсан гэж саяхан миний уулдсан чимэд базар амгаа нарын өвгөд өгүүлж байлаа. Айлд зүгээр сууж байснаа гинэт давхийн өөргөвчнээсээ бяцхан хөдөс гарган толгоогоо бүтээн далдлаад түүн дотроо хин нэгэнтэй ярилцах мэд шивэр бовор үг мэтийг хилэн бүхий дуулдаж хөцөө гинэт авч хаяхтан та яавал увсангүй гэхэд шилрээд ирлээ би гэдэг байжээ. Таны явсан газраар юу болж байна гэхэд янз янзын юм хэлдэг. Тэр нь сар жил бүр олон жилийн дараах хугацаа газар орон эзэн үйл явдалтайгаа таарсан байдаг гэлцэн. Хүний санаагч дорн уншчихдаг байжээ. Зоригт вангийн хушууд харуулын авир мэд гихч байв. Бохиддгийг мэргэн гэж дуулаад очсон хот айлд нь зориуд бууж хажуугийн айлд нь ороод танай хотонд нэг их том дуутай хингэр байна гэж дууллаа. Тэр дуутай юм үзий байз гэж ярьжээ. Төдөлгүй мэргэн лам гаднаас орж ирээд минт мэдснэ. Оо би энд нэг аюул энэ сайхан хингэргийн давхур байна уу гэж сонсон юмсан. Гэсэнд юуны тухай яриа болж буйг мэдсэн авир мэд лам бохиддэгт залбирч удал вишэв орсон гэдэг. Бас нэгэн удаа гинэд хайран автар хоёр дамшигч нь ховдгоосоо боллоо гэж дуалдаж гин. Тэгэхнэ Эрдэнэзууд мөргөөд гарсан нутгийн хоёр хүн замдаа тэмээгээ муутахаар айлын тэмээ хулгайлж ачаад занг нь мэдэхгүй тэмээг туйлуулж хоёр авдраа химхэлж хөгөлснийг хэлсэн юм байжээ. 1920 онд юм байх. Лувсангай бас нэг шилэрчээ. Энэ богд овтой, бас ухаантай гэж байна гин. Яаж байна гэхэд богд лам дээр өр авах уу гэж хойноос нэг хүн өвчин авах уу гэж урдаас нэг хүн ирж байна. Богд лам 3 хоног дугарсангүй. Сая л арай гэж амаан гайлаа гэжээ. Юу хэлвэ гэсэнд за яах вэ? Миний муусан шавнар олон жил танихгүй хүнд мэдэхгүй өр төлхөн аминд үлзийтэйг нь бодож өрийг нь авъя гэж хэллээ гэсэн юм гэдэг. Тэр бол хожим өр төлбөрт оновч Орсыг дагъя. Гаминг дагвал өвчин зовлонгоос өөр юу ч хожихгүй гэсэн үг байжээ гэж өвөгчүүд өгүүлдэг ажээ. Бас нэгэн удаа галсан балжирих гих айлд богиддаг сууж байснаа гинэд хөх ухна цагаан азраг улаан азраг 3 уулзаад эвдэрхэндэг гэхөө гэж хэлжээ. Эвдрээд яах нь вэ гэх үед
Цагаан азраг хөх ухнаа дийлэх юм байна. Цагаан азарга улаан азарга нь ганцхан тангарах нь гисэн нь гамин барон улааны цэргүүдийн хооронд болсон байлдааны тухай яриа байсан нь төдөлгүй мэдгдсэн гэж бас ярьжээ. Эл бүх явдлаас хойш олон жил өнгөрч зоригт вангийн хушууныхан ямар нэгэн эрэл мухардах хүссэн зүйлийн сураг гарахгүй бол бохиддаггүй байсан ч болоосоо гэлтсэн хിവэр бүүн үнэхээр тийм нэг онцгой хүн бодтой хүн амьдарч байсныг ирж болов. Анх гинэд гарч ирсэн шигэ гинэд алга болсон. Улаан ямаат тэргэн дээрээ суугаад жанчгуугийн даваагаар давж явахыг нь Монгол жинчид харсан юм гинлээ гэсэн яриа бий. Улаан ямаат ламтан үнэхээр шарсан ма ханддаггүй шар зурхаач байгаа юу? Эсвэл хамаг бүхэн төөрч будилсан өдгөө цагт санагдаж гүйцсэн аж амьдрал заяа төргөө шодуулах гэсэндэ тэр мэт юр бусын нийгнийг олон түмэн мөрөөдөн ярилцсан уу гэдгийг мэдэх аргагүй юм. 11. Ханд Човонбийн хушуу буюу одоогийн Булган аймгийн нутаг хангалын гол хаваар амьдарч байсан Өсгийн Maaramb хэмээн олон далдарсан жинхэнэ нэр нь үл мэдэгдэх нэгэн эд шидтэй хүний тухай үе дамжин яригдж иржээ. Ар халахын ноёнд Бээжинд жасаалах үеэр халахын ноён ханд дорж Бээжинд очиод өвчлөхөд түүнийг эмчилж байсан төв дэмж ханд дорчийг эмчлээд эдгэж чадахгүй нь хэмээн ар халахад илж илгээжээ. Тэр илж богдод айлтгахад богд Булганы Өсгийн Maaramb-ыг явуулжээ. Өсгийн Maaramb түүнийг сонсоод ханд дорж ноёны төрсөн ах тойн хам ламыг дуудуулж түүний хөлийн өсгийн судсыг бариад ийм судастай хүн яаж ч өгөхгүй хэмээн хэлээд хідэн боодолтой эм тан өгчээ. Тэр эмийг ноён ханд дорж уугаад биеийг илааршиж нутагта 9 мэнд эргэж ирсэн гэдэг. 12. Хаврын нэгэн өдөр Өсгийн Maaramb Булган аймгийн хангалаас хүрээ орохоор шавнырийнхаа хамт модонд хэрэгтэй явжээ. Тэд Төв аймгийн Галт Бадрах сум, одоогийн Заамар сумын нутаг, Өлийн даваагаар Борогчин гэдэг газрын зүүн урд талаар өнгөрөхөд шинэхэн орсон цасан дээгүүр явсан үхэр тэрэгний мөрөн дээгүүр тусал цус байхыг харжээ. Хөсгөө зогсоож энэ мөн хачи юм аа та. Аймад хүний цус байна хэмээн хэлээд хүн тавьдаг газар очиход саяхан тавьсан жирэмсэн эмэгтэй хүн байхыг хараад майхнаа бариад 2 твэн гаргаж олон яс уулзуулах руу хатгахад тэр үгсэн эмэгтэй айжмаар амьсгалан хөдөлгөөн оржээ. Өсгийн Maaramb тэр эмэгтэйг тэргэн дээрээ тавиад үхэр тэрэгний мөр дагаж явсаар байц хэмээх уулын ард байгаа айлд очиход гэрт нь олон хүн цугларсан лам нар охины цээрийг нь гаргахаар уншлаг үлдэж байж. Охины эцэг ихэд охин чинь сэргэж ам орсон гэдгийг хэлэхэд дорж сүрэнгийн Баажав гэдэг 18 настай охины эцэг их уйлж хайлан Өсгийн Maaramb-аас зурж сүйд майд болжээ. Өсгийн Maaramb охины гидсдэг хүүхэд эхийнхээ голыг атгаад ухаан алдуусныг хатгаж тавиулжээ. Харин хүүхэд нь гарахдаа эрхий хурууных нь өндөг нүхтэй гарна шүү хэмээн ярьж байжээ. Цэндийн дамтан сурамгай нэгэнтээ өгүүлэхдээ урд цагт Монгол нутагт чадaltaй хүмүүс үнэхээр байсан юм шүү. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж ба сонслоо. Хотог тувилгаатын тухай домог хуучийг сонсоод төрсэн сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн лайк тавьчаа дараарай. Facebook дээр Туулаа нэвртэй гэсэн хуудас бий. Түүнийг минь нэг дагаарай. Туулаа нэвртэй баярлах юм. Эрхэм танд эрүүл их хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.